За дараах үснэгтэнд кэйтлэнд өөр өөр төрлийн зоосноос хэдэн ширхэг байсныг бол харуулсан. За түүнд бол нийтдээ $36 60 цент одоо байсан бол 20 центийн зоосноос одоо хэдэн ширхэг байсан бэ гэсэн бодлого байна. За $1 бол 100 центтэй бол тэнцдэг байгаа. За тэгэхээр эндээс болохоор 10 центийн 60 байсан гэхээр эндээс бол 690 цент болно гэсэн. За энд болохоор 50 центээс бол 45 байсан гэж байгаа юм чинь. 50-ыг 45-аар үржүүлчих юм бол 2250 цент болно гэсэн. За тэгээд энэ хоёр үр дүнгээ нэмчихлээ. Олсон үр дүнгээ. Хоёр олсон үр дүнгээ нэмчих юм бол тэгээд 4. За нэгийг сансан гэх юм бол 29 болно гэсэн үг. 21 цент байгаа. За анх байсан доллароо цент рүү шилжүүлчихье. За тэгэхээр $36 бол 3600 болно. Түүн дээр 60-ыг нэмчвэл 3660 цент болно гэсэн. 3660 центээс 2940 цент хасчвал за 220 болоод 220 цент болох юм байна. Энэ 220 цент ба дан 20-ийн центүүд байгаа гэсэн. 720 цент байна. Тэгэхээр 720-ыг 20 дугаарчих юм бол 20-ийн центээс 20 центийн одоо зоос хэдэн ширхэг байсан бэ гэж болчихно гэсэн. Тэгэхээр эндээс бол 36 ширхэг 20-ийн цент байсан баг нэ. Гээ хариу зүг байж.